өгье. Өгжөөс саяхан одоо 3 сард урьдчилан захиалга өгсөн байгаа. Тэр талаар ер нь хальт сонсч ирсэн гэдэг сайн мэдээлэл байхгүй шүү. Эд хөрөнгийн эрхийн усын бүртгэлийн тухай хуулийн 31-р зүйлд эрхийн усын бүртгэлд урьдчилан тэмдэглэл хийхийг заасан байдаг. За өмчлөгч, эзэмшигч, ашиглагч, эрх шилжүүлэн авагч, өв залгамжлагчийн эрх ашгийг хамгаалах зорилгоор эрхийн усын бүртгэлд урьдчилан тэмдэглэлийг хийлгэж болно. Дуусаагүй барилгын эрхийг эрхийн усын бүртгэлд бүртгүүлсэн тохиолдолд тухайн барилгад хөрөнгө оруулсан иргэн, хуулийн этгээд буюу захиалагч нь урьдчилан тэмдэглэлийг хийлгэж болно. Урьдчилан тэмдэглэл хийх мэдүүлэгт өмчлөгч, эзэмшигч, ашиглагч, эрх шилжүүлэн авагч хамтран гарах бөгөөд мэдүүлэгт гэрээ, хэлцэл холбогдох нотлох баримтын хуулбарыг авсаргадаг. За ер нь соёлт орчинд яг энэ талаарх мэдээлэл ер нь хомсгон байдаг. Хомсгон гэхээс илүү бараж байдгүй шахав яа. Тэгээд манай дүүрэгт бол ер нь маш олон орон сууц баригдаж байгаа. Тэгээд маш олон хүмүүс захиалга өгж орж байгаа. Энэ талаар ер нь мэдээлэл соёлт орчинд төлхөө тавигдвал бас иргэдэд бас хэрэгтэй байгаа. Иргэдийн зүгээс сүүлийн жилүүдэд харах ашиглалтад ороогүй орон сууцыг орон сууцны барилгын компаниудтай захиалгын гэрээ байгуулан худалдаа авах болсон. Харин орон сууцны компаниуд иргэдээс урьдчилгаа төлбөрийг авсны дараа тухайн орон сууцыг өөр бусад этгээдэд давхар худалдан борлуулах эсвэл банк болоод банк бус санхүүгийн байгууллагт барьцаалдан зээл авах тохиолдол түгээмэл гарч байна. За тэгвэл үүнээс сэргийлэх арга байдаг бөгөөд энэ нь юу вэ гэвэл эд хөрөнгийн урьдчилсан бүртгэл хийлгэх юм аа. За үүнийг хийлгэснээр иргэн та тухайн худалдаа авахар зорж буй орон сууцыг барилгын компани өөр бусад этгээдэд давхар худалдан борлуулах эсвэл банк болоод банк бус санхүүгийн байгууллага барьцаалан зээл авахаас урьдчилан сэргийлэх боломжтой юм а. Иймээс иргэн та захиалгын гэрээгээр орон сууц худалдаа авах гэж байгаа тохиолдолд орон сууцны компанитай бичгээр гэрээ байгуулан байгуулсан гэрээг нотариотоор баталгаажуулсны дараа улсын бүртгэлийн газарт хандаж урьдчилсан тэмдэглэл хийлгэн өөрийгөө орон сууцны захиалгын гэрээтэй холбоотой альва гэмтрэгээс урьдчилсан сэргийлээрэй. Иймд иргэн та бүхнийг орон сууц захиалгын гэрээгээр байруулахдаа хууль зааснаар улсын бүртгэлийн байгууллагад урьдчилсан тэмдэглэл хийлгэж ирээдүйд бий болох эрсдлээс урьдчилсан сэргийлэхийг Багнуур дүүргийн шүүхээс энэхүү контентоор дамжуулан зөвлөж байна.